Доктортой уулуурхайн төлөө стандарт нь бол яг ашигт малтмлын төрлөөс үл хамааран олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бол хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн үндсэн суурь зарчмыг барьдаг. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ доктортой уулуурхайн стандартыг хэрэгжүүлэх маш чухал болж байна. Илүү даацтай тийм тулхтай ийм уулуурхайг бол хөгжүүлж болох юм аа. Доктортой уулуурхайн төлөө стандарт буюу TSM гэдэг Канадын уулуурхайн ассоциацийн гаргасан юм стандарт. Тэгээд энэ нь бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. За Монгол улс 13 дахь хэрэгжүүлэгч улс болсон явж байгаа. Аль биесний эрхтэй ийм улс болсон. Тэгэхээр яг сүүлийн жилүүдэд яг нэр цэлийн салбарт олон улсад энэ хариуцлагатай уулуурхайн шалгуур үзүүлэлтүүд бол нэлээд нарийсж байна тий. ESG гэдэг манай салбарын гэлтгүүгээр бүхэл бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчдын тавьдаг нэлээд өндөр шаардлагаас гараад ирсэн. Тэгэхээр яг энэ ESG гэсэн энэ суурь ойлголтыг бас янз бүрээр тайлбарладаг, янз бүрийн стандартууд гараа авцсан ийм асуудал бас олон улсад байгаа. За яг энийг бас цэгцлэх зорилгоор 4 том ассоциац, Канадын уулуурхайн ассоциац, за ICMM буюу олон улсын металлын зөвлөл, за дэлхийн алтны зөвлөл, Copper Marks энэ 4 том ассоциац хүлээн зөвшөөрсөн 4 ассоциацийн стандартыг нэгтгээд за TSM дээр суурилсан нэгдсэн нэг стандарт гаргахын үйл явц яг идүүрнэж байна сүүлийн 2 жил. За ер нь яг Монгол улс маань өөрөө уулуурхайн эдийн засгтай улс. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 3/1-ийг уулуурхайн салбар үйлдвэрлэж байна. Экспортын 90 гаруй хувийг бас үйлдвэрлэж байна, гаргаж байна. За нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар авч явж байна. Тэгэхээр энэ утгаараа бол манай дараагийн томоохон төслүүд маань дараачийн эдийн засгийн маань доктортой байдлыг хангахад ихээхэн чухал. За мэдээж Монгол улс бол уулуурхай дээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд энэ доктортой уулуурхайн стандартыг хэрэгжүүлэх маш чухал байж байгаа. Тэгэхээр олон улсын хөрөнгө оруулагч нар манад хөрөнгө оруулахдаа төсөл талдаа бас харж байгаа боловч нөгөө талд нь за стандарт хэрэгжиж байна, нэвтэрж байна, бодлого хууль эрх зүйн орчинд энэ олон улсын стандарт маань нэвтэрч чадж байна уу, амжилттай төслүүд дээр хэрэгжиж чадж байна уу гэдгийг харуулдаг. Тэгэхээр энэ агуулгаараа бол энэ доктортой уулуурхайн стандартыг хэрэгжүүлж манай томоохон төслүүд маань амжилттай хэрэгжинэ. Эцсийн үр дүндээ макро эдийн засаг дээр нэг хүнд иргэдэд очих өгөөж маань бас энэ хэмжээгээр нэмэгдэх юм учиртай. Доктортой уулуурхайн төлөө стандарт гэдэг байж байгаа. Энэ маань бол аливаа талуудын оролцоог хангахад чиглэсэн юм санаачлаг гэж бас ойлгоод байгаа. Заавал хяналтын дор, шаардлагын дор хариуцлагатай байхыг хичээх биш. Талууд өөрсдөө ойлголцоод талуудынхаа эрх ашигыг хүндэтгээд ингээд ажиллах юм бол илүү доктортой, илүү даацтай тулхтай ийм уулуурхайг бол хөгжүүлж болох юм аа гэдэг агуулгатай санаачлаг стандарт гэж харж байна. Яг нөгөө олон улсад ч гэсэн яг энэ маш олон янзын стандарт байна. Яг энэ хариуцлагатай уулуурхайн суурь зарчмуудыг агуулсан. Тэгээд энэ маань нэг талдаа зэгцэрч байна гэсэн үг олон улстай. Тэгэхээр нөгөө банк санхүүгийнхний тавих, худалдаа авч нарын тавих стандарт маань нэг болчихж байгаа тий. Тэгэхээр яг цаашдаа бол нэгдсэн нэг стандарт маань нэрээ өгөөд эх жил гарахтаа яг энэ стандартыг л бүхэл оролцогч талууд ингээд хангуулах тал дээр бол ажиллана гэсэн үг. Тэгэхээр явж уулуурхайн салбарч бизнес чинь мөнгөтэйг л холбогдож байгаа ш. Тэгэхээр хөрөнгө оруулагч шаардлага тавьчих чинь, эргээд эзэн бүтээгдэхүүн худалдаа авахч маань шаардлага тавьчих чинь. За эргээгээд хамгийн том оролцогч тал болох иргэд эргээд олон нийтийн хүсэж байгаа тэр ашиг сонирхол нь яг энэ стандартад маш сайн тусч өгсөн байдаг. Мөн энэ оролцогч талуудын хамтран ажиллах тэр хэм хэмжээг энэ стандарт кодекс маань маш сайн зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр тэр агуулгаараа бол нэлээд зэгцэндээ орж ийн гэсэн үг. Тэгээ манай улсын хувьд ч гэсэн яг мэдээж дагаж мөрдөх хэвээр MNS стандарт энтерт бол энэ шал өөр тусдаа асуудал те сайн дурын үндсэн дээр нэгдээд хэрэгжүүлээд явдаг ийм стандарт байгаа. Тэгэхээр яг энэ салбар руу чиглэсэн салбарт байгаа гол асуудлыг илүү шийдвэрлэх рүү чиглэсэн ийм стандарт гэж бид нар ойлгох хэрэгтэй. За аливаа салбарын хөгжлийн тодорхойлох нь бол талуудын оролцоо гэж. Нэгдүгээр төрийн байгууллага, Монголын төр, за хөрөнгө оруулагч буюу тусгай зөвшөөрөл эзэмшигчид, за тухайн үйл ажиллагаа төсөл хэрэгжиж байгаа орон нутгийн олон нийтийн байгууллагууд гэдэг ингээд маш олон талууд оролцож байна. За эдгээр талууд бүгд идэвхтэй оролцоотой, бие биенээ хүндэтгсэн харилцаатай нэг үр дүнд чиглэсэн байх юм бол энэ хөгжил авч ирнэ. Өшөө томоор нь харах юм бол
улсыг маань гадаад талд эргээр харагдуулна, улсын хэмжээнд уул уурхайн салбарыг зөвөр ойлгуулна. За ингээд салбарын хөгжлийг бол авчрахын нэгдэл бий болох юм байна гэж ингэж харж байна. Доктортой уул уурхайн төлөө стандарт нь бол яг ашигт малтамлын төрлөөс үл хамааран олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бол хариуцлагатай байх ёстой гэсэн үндсэн суурь зарчмыг барьдаг. За алтны зөвлөлийн гаргасан стандарт бол зөвхөн алт олборлогч нарт, за зэсих бол зэс олборлогч нартаа ингэ шаардлага тавьдаг байсан бол дэлхийд даяараа олборлож байгаа ашигт малтамлаас үл хамааран олборлох салбарын үйл ажиллагаа хариуцлагатай байх ёстой гэдэг ийм үндсэн ойлголт гарч ирж байна. За бас TSM-ыг бас нэвтрүүлэхэд ямар хүндрэл үүсэх вэ те? Тэрийг бас эхлээд бид нэг төсөл маань хэрэгжүүлж үзээд олон улсын аудита хийлгээд үр дүнг нь харж байхад Монголын одоогийн хариуцлагатай төслүүдийн хувьд бол хэрэгжүүлээд явахад асуудалгүй юм байна. Ялангуяа манай туц дээр ажиллаж байгаа компаниуд маань хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй олон улсын хөрөнгө оруулалттай компаниудын хувьд бол тэртээ тэргүүний стандарт руу явах учраас бид нар анханаас нь хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэдэг ассоциацийн бас яг энэ салбартаа үлдээх урт хугацааны доктортой хөгжлийн суурийг бид нар энэ стандартаараа тавьчихдаг юм байна гэдгийг бас харж байгаа. Тэгэхээр яа харахгүй л энэ оролцогч талууд иргэний нийгэм төр төсөл хэрэгжүүлэгч нарын харилцааны хэм хэмжээг зохицуулах бол нэлээд өндөр үүрэгтэй нэг стандарт маань бас байх юм байна гэдгийг бас бид нар өнгөрсөн үйл ажиллагааныхаа үр дүнгээс бас хараа явж байгаа. За аливаа энэ стандарт санаачлага, за тухайлбал энэ доктортой уул уурхайн төлөө стандарт ер нь бол ийм нийгэм ирээдүйд чиглэсэн ийм зөв хандлагыг төрүүлэхэд зорилго чиглэлтэй байдгаа гэж би бас хардаг. Тухайлах юм бол уул уурхайн үйлдвэрлэл байгаль орчиндээ нийцэж зохицож ижил явагдах хэрэгтэй. Байгаль орчноо бид 100% үүсгээд үгүй болгоод байгаль орчны эсрэг уул уурхайн үйлдвэрлэл гэж байх ёсгүй тийм. Байгаль орчноо эргэж нөхөн сэргээх, байгаль орчныг нөхөн сэргээх зардлаа санхүүжүүлэх хэмжээний эдийн засгийн чадвартай байх гэдэг юм. Хууль талаасаа ч ирсэн байгаль орчны тухай хууль, ашигт малтуулын тухай хууль нийцэх юм зохицуулалттай явдаг. За TSM-ийг бид нар авахаас өмнөөс нэлээд бэлтгэл ажил, суурь хөрсийг нь айгүй сайн бас бэлдсэн байсан. За 8 жилийн өмнө ассоциац бас яг энэ Канадын ассоциацийн TSM дээр суурилсан хариуцлагатай уул уурхайн кодекс гэх тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг нь аваад минимум критерийг нь бол тавьж өгсөн. 8 жилийн хугацаанд бол төслүүд хэрэгжүүлээд, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд, үр дүнгээ үнэлээд, аудитаа хийлгээд явдаг энэ үйл явц маань ингээд илүү эрчимтэй өрнөсөн гэж бид нар харж байгаа. За эргээгээд иргэний нийгмийн байгууллагууд ч гэсэн яг тавьдаг шаардлагууд нь энэ стандарттай тусцсан байдаг. Тэгэхээр эргээгээд бас иргэний нийгмийн байгууллагууд хариуцлагатай төслүүдийн хэрэгжүүлж байгаа стандартыг үйл ажиллагааны хараахан хариуцлагатай явж байгаа төслүүдээс шаарддаг, нэгтгэх энүүгээрээс харилцаа зохицуулах гэж ингэж оролдож байгаад нас бид нар энэ стандартын үр дүн их өндөр гарч байгаа юм байна гэж харж байгаа. Тэгэхээр засгийн газраас зарласан 14 мега төслийн 8 нь бол уул уурхайн салбартай шууд холбоотой ийм төслүүд байж байгаа. Тэгэхээр саяхан засгийн газраас 3 мега төслийг бол амжилттай эхлүүлсэн байж байгаа. За мэдээж энэ мега төслүүд хөдөлснөөр зөвхөн энэ мега төслүүдтэй холбоотой биш, ерөнхийдөө эдийн засгийн маань гацаад байсан бас шийдлүүд гарч байгаа учраас гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт бусад төсөлд хөрөнгө оруулах ихтгэл нэмэгдэж байгаа. Энэ бол хамгийн том ач холбогдол гэж харж байгаа. За нэгдсэн стандарт хэрэгжил буюу нэг жилийн дараа гараад ирэхэд бол дэлхийд даяар хөрөнгө оруулагч нар өөрсдийн шаардлагатай оруулна, банк санхүүгийнхэн за хөрөнгөний бирж гэдэг юм уу. За эргээгээд худалдаа авагч тал маань бүтээгдэхүүн худалдаж авдаг худалдаа авагч нар маань хариуцлагатай олборлсон бүтээгдэхүүнийг бид нэр зөвхөн худалдаж авнаа. Мөрийг нь мөшгөж гин тийм ээ. Яг энэ зарчим руугаа орж ийн гэсэн үг. Тэгэхээр бид нар яхаарахгүй Монгол улсад олон улсын талбарт бизнесийн салбарт гарсан ганц салбар маань уул уурхай л шүү дээ тийм ээ. Бид нар олон улсаас хөрөнгө оруулалт татж ийн, эргээгээд яг хөрөнгө оруулагчны шаардлагыг хангах, за түүний дагуу олборлолтоо хийх, эргээгээд эцсийн бүтээгдэхүүнийг ч гэсэн бид нар 100% экспортлж байгаа. Дотооддоо бид нар аж үйлдвэрийн салбарт бол хангалттай түүхийдээ ашиглаж чаддгүй. Тэгэхээр яхаарахгүй л бид нар энэ олон улсын зах зээлийн зарчмыг нь ойлгох, тэрнтэй хөл нийлүүлэн алхах, тэгжээж бид нар бас эндээс жижиг ашиг хүртэх боломж бид нартай байгаа шүү дээ. Тэгэхээр яхаарахгүй ийм стандартыг анханаас нь нэвтрүүлэхэд нь бид нараас маш сайн идэвхтэй оролцож саналуудаас тусгаж юм. Мэдээж яг аль төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээс хамаарат тийм ээ бас яг энэ тухайн орон нутгийн онцлогуд байна. Энтэй нь уялдсан уян хатан ийм бас стандартыг бас гаргаж өгөөч гэдэг тал дээр бол нэлээд ажиллаж байгаа.
Тэгээд ямар ч байсан одоо TSM дээр суурилж байгаа учраас бид нараас өнгөрсөн жил TSM аль бизнесийн эрхийг аваад одоо үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд одоо бэлтгэл ажлыг ингээд эхлүүлээ явж байгаа. Уул уурхай үндэсний ассоциац энэ санаачлах стандартыг хэрэгжүүлээд явж байгаа нь бол их зүйтэй цаг үе болсон асуудал гэж боддог. За бид одоо тусгай зөвшөөрөл эзэмшигч төсөл хэрэгжүүлэгчдийг тэр болгон ийм холбогдох дүрм журам стандартаар шахаж ажиллахаас илүү оролцогч талуудын ийм зохицол хамтын ажиллагаанд одоо хандуулж үр дүнг нь одоо гаргах, үр дүн чиглэсэн ийм санаачлагыг өрнүүлэх байдлаар ингэж ажиллах нь бас магадгүй илүү үр дүнтэй. За энэний үр дүнд заавал уурхайн салбарын талаарх эерэг ойлголт, за мөн одоо улсыг олон улсад эргээр харуулах ийм үр дүн гарна гэж байна.